За тонсон хоёр цааны барилтаа бас нэлээд сонирхолтой барилтаа болондоо энэ хоёр цаан бол хоорондоо нэг олон удаа таарч барилтаагүй бөхчүүд. Улсын гард бэн ботхон улсын ярцаг золбоо нарын барилтаан дээр цаатал дүргэлжилж байна. Хоёр цааны барилтаа бас их үсүүштэй сонирхолтой сайхан барилтаа болох байх. Хоёр цааны барилтаан тулсан байдалтай барилтаа үргэлжлүүлж сэрэмэн. Бүхэн жилүүд барилдааны дэлхийн аврах шудрал тэмцээний мөнгө хүрэл медальтай олимпик наадам шагналт баримжил гарсан. Улсын зам өнгөтрийн лав гэрэл. Хөлтөн суугаад дутуудлаа. Өнөө жил Завхан аймгийнхаа түүхэд 100 жилийн өмнө баяр наадамд төрүүлсэн. Санжигны версанснаг баруун онгон суугаад дутуудлаа. Хоёр хэмэрэлтэн сэрүү этлээс барилдаа үргэлжилсээр улсын гард бэн ботхон улсын ярцаг золбоо нарын барилдаанч барьсан дэрэгүү явна. Хоёр цааны барилдаан санжигны барьсан дөрөө давлаа. Ирэх 7 хоногийн амралтын өдрүүдээр Монгол өхөө өргөн сэлэн төмөн өдрөлөх зориулсан улс аймгийн алдар цолтой хөчөд 128 бүхэн барилдаан 19-нд Монгол өхөө өргөнд сумын цолтой бөхчүүдийн ээлжит барилдаан тус одоо Монгол өхөө өргөнд болно. 11-р сарын 26-нд л одоо улс тунхагласан өдөр зориулсан уламжлалт улс аймгийн алдар цолтой хөчөд бүхэн барилдаан болно. Айрын лав гэрэл замаар нурагшаал явж өрөлдөд байна. Улсын гард бэн ботхон улсын ярцаг золбоо нарын барилдаан бол тодорхой барьсан төрөөгөө. Бугуун дээрээс атгасан тулсан байдалтай л одоо хоёр бүхэн барилдаанд үргэлжилсээр явна. Хоёр цааны барилдаан барьцуулалталдаа явна. Сайн бүхэн жилүүд барилдааны улсуудын босны давуу тал байдаг дайран санжигны барьсан тун ажиллагч дур сайтай байдаг. Тулсан гарыг зөрүүлэх, шилдэж урагшаан гутатах тэнцвэр олдог дуулсан байдлаас одоо их барьцгүй барилдаанд одоо барилддаг улсуудын давуу тал. Гарын талаллаа. Бүхэн жилүүд барилдааны одоо үндэсний шигшээ багийн тамирчин Тавгэрлийн багш одоо чөлөөт түүхийн багш нь бол гавьяа дасгалжуулагч Баттолго багш. Үндэсний хөтлөөсөн авраг дээд сургуулийн багш Монгол улсын гавьяа дасгалжуулагч улсын эчин бүтээн базрын Адиаху Баян дэвжэнийхэн улсын гард гончиг дамдэргүүтэй
дайын дэмжээний бөхчүүд байна. Сэнжигний барьсан түрээд урагшаан гут татсан сөр чонгон суусан байдалтай одоо 2 бүхэн барилдаа өргөжилж байна. Тэгэлэр нь тон зүгээр зогсохгүй л одоо барилдаа өргөжилж байна. Хонгон суугаад туудлаа. Сэнжигний барьсан түрээд хонгон суугаад туудаж байна. Улсын зал авгэрэл. Батулцын зам бол тунж цочоо багтаа их нэгт байна. Хавирсан хөлийн нарийн хонгорон шүүрүүл бас хөлдний хонгон төрчих юм болж одоо лав гэрэлсэн бас аваа ивчж мэднэ. Улсын зам Батулцын онцгой байдлын ерөнхий газрын аврагч спортроо Өнөмөн хөгжил констракшн компани, Монтед констракшн компани, Welcome Group-ийн одоо нэр дээрээс барилддаг юм бохоо. Сугдаад мордлоо. Харин талдаа наалаа. Тун жирэн зүгээр зогсохгүй л байна даа улсын зал авгэрэл. Улсын гэрдэн ботхон улсын харьцаг холбоо нарын барилтаа тодорхой нэг барьцанд бол хөрсөнгүй л байна. Хоёр зааны барилдаан Сэнжигний барьсан дүрээ давлаа лав гэрэлсэн. Баруун талдаа суугадлаа хүн төрчсөрөө дахин давлаа. Тавгүй хүн дахин та. Энэ их вертаа суурьтай зааныг бол бас ерөн Сэнжигний барьсан сэхэсэмэ өгүүлбэрний ажиллаж барилдсаар байгаа давлаа таасан. Дахимдаа давлаа. Баруун талдаа сайхан суугдсан. Эндээсэн одоо дахимдаа давсан. Монгол улсын авиа тамирчин улсын зам өнгөтрийн лав гэрэл улсын зам Батулцыг 6 давж их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жил Монгол бахархлын өдөр зориулсан үндэсний бүхий барилдаан тэргүүн баяруулаас салтгаар шалгарчуллаа. Төв аймгийн өндөр ширээ сумын нутгийн зан олондоо Монгол бахархлын баярын өдрийн мэндийг хүргэе. Банкны үеийн хууган баяраас Монгол аймгийн хотог өндөр сумынхаа нутгийн нийт ард иргэдтэй Монгол бахархлын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Владимирийн даваа дорж нараас одоо анчилгаа амжуулсан. Энэ улсын зам лав гэрэл ТВ телевизийн 20 жилийн өдрөөсөн үндэсний бүхий барилдаанд ус үзүүлсэн өнөөдрийн одоо томоохон 128 бүхий барилдаан тэргүүн баяруулаас салтгаар шалгарчуллаа. Ангаар тарцаа ийм барилдаан Сэнжигний барьсан дөрсөн харин одоо дунгуй илдэж магадгүй барьсандаа өрлөөдөө.
Улсын гэр бим ботхон эндээс одоо хашиж мордох гэж хуураад онгойлж татах мөхийг үсмэлийн даамга хийдэг. Зүүн талтай зүүн бол тун их осолтой да улсын гэр бим ботхоны. Улсын харьцал холбоог бол бүхэн чөлөө хүрээлдэний олон улсын хэмжээний мастер улсын харьцал Улаанбаатараас Монгол төрийн баяр наадамд 2 удаа зураг авсан бөхөн. Харин улсын харьцал залтай 2 удаа зураг авсан мөхчүүд өрн цөөхтөрхөн л байдаг. Одоо улсын харьцал Жансын бор Данзандаржагийн Сретер Ганзаргийн Лаавыг гээд мөхчүүд байдаг. Тагимтлаа. Айруу хэмэрэлтэй элэг улсын universitet болоод авсан улсын гэр бим ботхон улсын харьцал холбооноор Сагдагэрэн газрын арья хүч спортороо мөнхийн өсөг групп нэгдэл клубын нэр дээрээс барилддаг. Монгол улсын харьцал холбоо. Улсын гэр бим ботхоны хувьд араар нашаад мордсон давлаа. Өвөрхөн аймгийн төвөргсөн мэрэт зэвсгчний алдар спортороо их Монголын өчтөн бүгийн дэвчээ нутгийн буян группийн бөх улсын гэр бим ботхон улсын харьцал золбоогоор давлаа. Алиг улсын верснаас зүүн талаараа араар нь хашиж гიშгээ түрээд төлөгч гэж байна. За өнөө жил одоо Монгол төрийн баяр наадамд үзүүлсэн. За ер нь улсын баяр наадамд төрүүлж үзүүлсэн богчуудад бас нэлээд одоо бэрхшээлүүд байдаг. Улсын наадмын ард дээр бол одоо бас олон газар өөригддөг. Олон одоо хүлээ авалт баяр наадмын арга хэмжээнд бас оролцдог. Наадмын бэлтгэл бүхийн бэлтгэл сургуулиус нэлээд салгарддаг тал бий. За тэгээд одоо цолны наадам аймаг орон нутаг сумандаа зохион байгуулдаг. Дараа нь одоо бас Улаанбаатар хотод ирээд намар ус солны медаль арга хэмжээ зохион байгуулдаг. Тэр утгаараа бас энэ одоо улсын наадмаар сайн барилдсан богчуудын бас бэлтгэлийн форум бас нэлээд алдагддаг ийм сөрөг тал ус байдаг. Бим ботхоны хувьд мэдээж хэрэг одоо бэлтгэл сургуультаа нэлээд сайн нэгтэлсэн байж л одоо өнөөдрийн барилдаанд барилдаж байгаа. За Монгол бахархлын өдөр сөрүүлсэн үндэсний бүхийн барилдаан хамгийн анх 2012 онд болсон барилдаанд Монгол улсын авраг Санжи Адам улсын заансалтай содном дөржтойгоо зүүр төрөндөлд одоо төрүүлж байсан барилдааныг харуулж байна. За 13 онд одоо энэ авраг Мөнхбат Санжи Адам нар зүүр төрөндөлдөж авраг Санжи Адам үнэн л одоо улсын заансалтайгоо төрүүлж байсан түүхэн барилдааныг та бүхэн харж байна. 2014 оны барилдаанд улсын авраг Мөнхбат улсын гард Батарших нар одоо зүүр төрөндөлдөж улсын гард төлзий догтхийн Батарших төрүүлж байсан одоо торгон агшныг та бүхэн харж байна. Авраг Мөнхбат үзүүлсэн 2015 оны барилдаан улсын өсгөдөр начин Цэрэндөгт улсын авраг бүрэн дөгс нар одоо зүүр төрөндөлдөж Монгол улсын авраг бүрийн бүрэн дөгс одоо 2015 онд төрүүлж байсан. 2016 онд улсын арслан Пүрэв довгийн барилд зүүр төрөндөлдсөн улсын өсгөдөр начин даш хоёр үлдэж Пүрэв довг начин уран гоё өмсөх мэхээр давж байсан санагдаж байна.
2016 оны барилдаанд улсын өсгөл орночин улсын авраг Арслан Пүрэв давг төрүүлж улсын өсгөл орночин даш үзүүлж байсан. Хоёрын 17 оны барилдаанд улсын гард Ганбаатар одоо төрүүлж байсан 7 давн төрүүлж байсан. Улсын өсгөл орночин даш үзүүлсэн 2017 оны Монгол бахархлын өдөр төрүүлсэн барилдаан. За 2018 оны Монгол бахархлын өдөр төрүүлсэн барилдаан бол буян тухай спортын урданд болсон. Монгол улсын зан Доржийн анар төрүүлж улсын зан Батүлзий үзүүлсэн. 2019 оны барилдаанд улсын арслан Орхон Баяр улсын начин Баярбаатар нар үзүүр төрөндүүлж Баярбаатар начин төрүүлж байсан. Сэлэнгийн Баярбаатар нь Сэлэнгийн хоёр бүх үзүүр төрөндүүлсэн. Мөн энэ барилдаа буян тухай спортын урданд болсон. За 2020 онд бол ковидын жил өндсөн 2021 оны барилдаанд нарагдж байна. Улсын гард улсын доктрин Батарших төрүүлж улсын авраг хангай 2021 онд үзүүлсэн. За 22 оны барилдаан буюу өнгөрсөн жилийн барилдаан улсын авраг бүрэн төгс улсын авраг хангай нарт үзүүр төрөндүүлсэн. Монгол улсын авраг бүрэн төгс одоо төрүүлж байсан. Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр Монгол бахархлын өдөр зориулсан барилдаануудыг төрөө үзүүрийн мөчүүдийг харуулсан. За зөөлөн чамлаа да. Гараа албаж аваад туудлаа. За харин варагтай бүхийн хөлийг бол ингээд гараа албасан чөлөө өдөх юм бол холбоод гаргаад ирэхээр байсан зүгээр аргагүй бас осолтой хөл гэдэг нь төрөө сайн харж тогтоолоо сая. За гараа холбоод авсан. За энэ дээр бол маш сайн хамгаалж тогтоосон байна. Улсын гард бэм Ботгон. За гарын одоо гадуур нь уурлаа бариад авчаа улсын зан лав гэрлээ. Сойля. За бүхэн жилүүд барилдаанаар барилдаг улсуудын бол ус давуу тал улс олон бий. Та бүхэн хэллэгэнд байдаг ажиллах чадварыг сайтай гэж одоо хүмүүс ус ярьцгаадаг. Улсын гард бэм Ботхон бол бас одоо их өвөр мөхс барилдаантай бөгтөө зүүн талтай, унаа холтой, зүүн талдаа хавир нь хутган өхөөлдөн гар таллан Өнөө жилийн улсын баярын наадамд бол үнэхээр одоо бас оромтой сайхан барилдаж үзүүлсэн. Хөлдөн тойроо суулаа. Тав гэр зан сөрөө суулаа. Энэ хоёр бүхэн барилдаан бол нэг удахгүй те харин зөвхөн нэг л божигнсан барилдаан болоод дуусах байх. За бар хөлдөн тойроо суулаа. Хавир суулын хонгорон шүүрлээ. За гараа албаж авсан урагшин гутатлаа дөрвөлүүлчлээ. Тойрлоо. За хоёулаа одоо бас бүхэн жилүүд барилдааны улсууч үнэхээр гоё барилдаж чадаад авлаа та. Эрхэм мөндөд үзэгчтэй их эзэн богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн Монгол бахархлын өдөр зориулсан барилдаанд Өвөрнга аймгийн төвөргсөн Мариат Зэвсэгтүчний алдар спортороо их Монголын өчтөн бүхэн дэвжээ нутгийн буян группийн бохо Монгол улсын гард Цэдэн содмын бэм Ботхон 7 давн төрүүллээ. За хоёр бүхэн барилдааныг удаан шируулсан байлаас тохой дотор зүүн талдаа хавир сөөлөр нь дахимдаа дайрсан гараа холбоод авсан суугаад за урагшин гудатаа дөрвөлүүлсэн тойрсон тойроо дахимдсан. За Өвхэн аймгийн Яруу улсын Мариат бүхэн жилүүд барилдааны үндэсний шигшээ багийн тамирчин Даян дэвчээ Жэм Интернэшнл группийн бох Монгол улсын гавьяа тамирчин улсын зам мөнгө төрийн лав гэрэл үзүүллээ. За энэ хөл лав гэрэл зам 2 өдөр 2 томоохон барилдаанд бол дараалан үзүүлж байна. Төрөө үзүүрийн хоёр бүхэн барилдаан бол их үзүүштэй төргөн шуурхай сайхан барилдаан болж өндөрлөө. Өвлийн ихэнх сарын элөдөр шиний нэгний элөдөр дэлхийн суу төмөн их эзэн богд Чингис хааны төрсөн өдөр хэмээн
судлаач дүүгчид үзэж тухайн өдрийг монголчуудын бахархлын өдөр болгон зарлаж 10 гаруй жилийн үрийг үзэж өнөөдөр их эзэн Чингис хааныхаа мэндэлсний 861 жилийн Монгол бахархлын өдрийн нэгэн арга хэмжээ үндэсний үхэн барилда Монгол үхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.